Орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэсэгчилсэн болон бүрэн шийдвэрлэхэд чиглэсэн аливаа бодлогын хүрээнд дэвшүүлсэн оновчтой 1 жилийн хугацаанд хүрч болох үс эерэг өөрчлөлт бүхий гүйцэтгэлийн төлөвлөгөөг аймгийн засаг даргын дэргэдэх агентлаг хилцээний дарга нар танилцуулж аймгийн засаг даргаар гарын үсгийг зурулж батлууллаа. Тус үйл ажиллагаа нь энэ жил шинжилсэн төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа бөгөөд хүн сурталгүй байх, түргэн шуурхай байдлыг эрхэмлэх зорилгоор цахимжуулах, санаачлахтай байх, мөн Монгол Улсын ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу зохион байгуулагдсан байна. Агентлаг дарга нарт бол эдийн зүйлийг чиглэл болгож байгаа. Нэгдүгээр айн хүн суртал төрийн албаны түргэн шуурхай байдлыг засахын тулд бүх одоо агентлаг өөртөө цахимжуулах энэ одоо ажлыг эрчимжүүлээ гэж ингэж одоо хэлж байгаа. Дээрээс нь санаачлагтай байхыг үүрэг болгож байгаа. За дээрээс нь одоо Монгол Улсын ерөнхий сайд аймаг нийслэлийн дарга нартай уулзахдаа хэд хэдэн чиглэлийг олгоолж үүрэг болгосон. Ажлын байр нэмэгдүүлэх тал дээр анхаарахыг үүрэг болгосон. За төрийн албан агчдын нийгмийн асуудлыг шийдэх тал дээр одоо санаачлагтай ажиллахыг үүрэг болгосон. За дээрээс нь бодлогын бичиг баримтууд за дээр нь одоо төрийн албаны тухай хууль дүрм бусад хууль дүрмийг одоо чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Энийг одоо үүрэг болгож байгаа. Хамгийн сүүлд нь одоо авилгал албан тушаалын цахилгаантай холбоотой асуудлууд эднээс дээр одоо бас харалтай ажиллаж бас үүрэг гүйцэтгэх ингэж ажиллахыг үүрэг болгосон. Энийг одоо бас цагийн даргаалалтаа бүгд нь үүрэг болгож байгаа. Ингээд тодорхой бас мөн үүрэг чиглэлүүдийг бас гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй холбоотой өмнө одоо маш сайн судалж ингэж үүрэг болгож байгаа. За энэ гүйцэтгэлийн төлөвлөгөө аюугаар онцлог вэ гэхээр 2020 онд засгийн газрын тогтоолоор бол байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө шийдэлсэн баталсан байгаа. Энэ журмынхаа одоо баталсан одоо тогтоолоор баталсан журмынхаа дагуу бол хийгдлээ. За мөн одоо засаг даргаас бас нийтдээ 21 үүрэг чиглэлийг бас нэмж оруулахаар бас үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд бас одоо дээрх гүйцэтгэлийн төлөвлөгөөнд бас нэмэлтүүдээр бас орж ажиллаж байгаа. За мөн одоо аймгийн засаг дарга саяхан 3 сарын 11-12-нд одоо болсон яамдын сайд нартай бас хамтран ажиллах гэрээ байгуулсан. За тэр гэрээг бас орон нутагт хэрэгжүүлэх ажил бол одоо агентлагийн дарга нарын одоо үндсэн үүрэг болоо явж байгаа. Жилийн хугацаанд орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагаанд аймгийн засаг даргын дэргэдэх 27 агентлаг хилцээний дарга нар гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан байна. Энэ жил Эрдэнэт байгуулагдсны 45 жилийн ой тохиож үүний хүрээнд тус агентлаг хилцээний дарга нар тодорхой үүрэг чиглэлүүдийг өгөн ажиллалаа. 21 онд аймгийн засаг даргатай сая гүйцэтгэлийн төлөвлөгөө батллаа. Нийтдээ манайх гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө бол нийт тусгай арга хэмжээ дээр нь одоо нийгмийн асуудлыг шийдвэрлэх, за сургууль сурталчилгааны төлөвлөгөө хөтөлбөр гэдэг энийг оруулаад нийтдээ 97 арга хэмжээ бол төлөвлөсөн. За энэ төлөвлөгөөтэй бол ямар зүйлийг хуримтсан гэхээр манай 2025 хүртэл аймгийн үндсэн бодлого чиглэл, аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хурлын чиглэл, мөн одоо байгаль орчны яам та байгуулсан аймгийн засаг даргын сайттай байгуулсан одоо гэрээг үндэслэж бол одоо энэ гүйцэтгэлийн төлөвлөгөө хийсэн байгаа. Энэ төлөвлөгөө хэрэгжүүлэхэд одоо бол ажиллах төлөв ийм чиглэлээр ажилласан байгаа. Орхон аймгийн хүн сүдэн аж ахуйн газар маань болохоор аймгийн засаг дарга болон хүн сүдэн аж ахуйн үйлдвэрийн сайдын одоо сайдтай гүйцэтгэлийн төлөвлөгөө гэрээ байгуулан ажилладаг. За энэ хүрээндээ бид нар бол газар тариаланы чиглэлийн үйл ажиллагаа, за мал аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаанууд, хоршоо ахуйчлагын чиглэлээр жижиг дунд хөнгөн үйлдвэрийн чиглэлийн бүхий л үйл ажиллагаа, төрийн үйл ажиллагааг бол орон нутгийн зохион байгуулалт ажиллаж байна. За энэ жилийн хувьд бол засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөн дээр 80 арга хэмжээ төлөвлөсөн байна. За 80 арга хэмжээ төлөвлөсөн. За үүнийг бол хүн сүдэн аж ахуйн үйлдвэрийн яамны сайдын баталсан 180 сая 500 мянган төгрөгийн төсөвтөөр одоо хийж гүйцэтгэнэ. За ер нь хүн сүдэн аж ахуйн газрын гол зорилго маань бидний одоо урдаар ярьж байгаа том зорилго маань бол бид дотоодынхаа үйлдвэрлэлээр аймгийнхаа иргэдийн хүн сүдэн аж ахуйгаас гарч байгаа хүнсний бүтээгдэхүүнийг одоо хангах юм зорилт тавьж ажиллаж байгаа. За нийгмийн даатгалын салбар маань 21 онд захим үйлчлэгээний хөгжүүлэлт эерэг хандлага жилийг зарласан. Түүнтэйгээ холбоотой байцаагч ажилтнуудын хандлагт бол онцгой анхаарна. Мөн дээрэс нь захим хөгжүүлэлт буюу иргэдэг цаг хугацаа орон зайнаас үл хамаарсан үйлчлэгээнүүдийг иргэн өөрийнхөө одоо байгаа газраас авах боломжийг бүрдүүлнэ. Мөн нэг үйлчлэгээ авахд зарцуулж байгаа хугацаа олон процесс дамжлагыг бол багасгахад бид нар онцгой анхаарч ажиллах юм аа.
2021 он бол Татрын албаны хувьд Татрын боловсролын дэвшлүүлэх жилиг зарлагдсан. Энэ хүрээндээ Орхон аймгийн засаг даргахдаа гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нэлээд олон ажлууд тусгагдсан. Аймаг орон нутгийн зүгээс Татрын албаны үйл ажиллагааг дэмжин ажиллах, тодорхой хэмжээний санхүүжилт олгох ийм зүйлүүд гэрээнд манд тусгагдсан. Бид ч гэсэн Татрын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөөнд заасны дагуу аймаг орон нутгийнхаа төсвийн орлогыг бүрдүүлэхээс өсөлт татвар төлөгчдийнхээ боловсролыг дэвшүүлэх ингэснээр төрийн үйлчлэгийг чанартай иргэдэд хүргэх ковид цар тахлын үед зайнаас ажиллах орон зайн дээр татвар төлөгчдийн маань зайнаас ажиллах аппликейшнуудыг бүрэн гүйцэд ашиглах энэ боломжуудыг нээж өгөх зэрэглэлүүдийг тусгасан байгаа. 2021 он бол цагийн нөхцөлтэй холбоотойгоор гэдэг хүн бас үйл ажиллагаа захимжуулсан. За мөн залуучууд бол хүүхдийнхээ оролцоог бас захим хэлбэрлүү шиг шилжүүлж оруулж ирсэн. Гэхдээ бас ер нь хүүхд залуучуудаа дунд зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, гэр бүлүүдийнхээ дунд зохион байгуулж байгаа үйл ажиллагаа илүү оролцоонд тулгуурсан. Энэ хүмүүсийн санаачлага болон өөрсдийнх нь оролцоонд энэ хүмүүсийн юу хүсэж тэмүүлж байгааг нь одоо өөрсдөө хамтанд төлөвлөж одоо үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр хөндлөн хамтарч ажиллана. За мөн одоо гэр бүл залуучдын хөгжлийн газар маань одоо баг болгон дээр хамтарсан багуудтай хамтарч ажилладаг байгаа. За мөн сургуулиуд хүүхд хамгааллын багууд гэж бас байдаг. За ер нь одоо бас гэр бүлийн чиглэлээр бол одоо байгууллага болгонд засгийн зөвлөлүүд байгуулагдаж байгаа. Энэ одоо энэ дэвжүүдтэйгээ бас илүү үйл ажиллагаа уялдуулж, ойртуулж ажиллах. За мөн одоо хүүхдийн төлөө салбар зөвлөл болон хууль зүйн хороо залуучуудын зөвлөлийнхаа одоо байгууллагын бас уялдаа холбоог хангаж нэлээд үйл ажиллагаа үр дүнтэй хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр одоо бид хүмүүнлээ төлөвлөж байгаа. За манай байгууллага нь бол нийтийн биеийн тамирыг эрдэнтийн ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх. За тэднийг одоо бие баримтын боловсролоо олгоход нь одоо хөдөлгөөнөөр дэмжих. За энэ ажлыг эхлүүлээд явж байна. За цаашд бол бид нар бүр баг болгон дээр хурж ажиллах. Одоо бие бэлтраараа дархлаагаа хүн өөрөө олж авдаг. Энийг ойлгуулах. За нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ийм зорилготой ажиллаж байна. За мөн аймгийн хэмжээнд өсвөрийн шгшээ багийн тамирчдыг 14 төрлөөр хэрэгжүүлж ажиллах. За энэ тамирчдын бэлтгэл сургалтыг заал танхим бэлтгэл сургалтыг одоо шинжлэх ухааны үндэслэлээр зохион байгуулах ийм зорилттой ажиллаж байна. Тус гүйцэтгэлийн төлөвлөгөөнд аймгийн засаг даргаас нийт 21 чиг үүргийг төлөвлөгөөнд нэмж тусгах чиг үүрэг өгсөн байна. Мөн төрийн байгууллагын нэгдсэн байр барих ажлыг эхлүүлэх, ажилтан алба хаагчдын нийгмийн асуудал анхаарч ажиллах талаар хэлж байлаа.